Сайн байцгаана уу? Налагчуудтай хайртай мэдчилгээ хүргэлт энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа эрхэм Түмэн баяртаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж ажлын хамт олноос нь талархал шингэн илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоо орж хөөр баяр дүүрэн хамт олонны баярт хүчийг хуваалцгаая. Түмэн баяр гэж хүн байгаа дөө. За манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид Түмэн баяр хэмээх эрхэм хүнтэй уулзаад байна. Юун түрүүн танд энэ өчийн мэндийг хүргэе бас ажил амьдралд тавтаа сайхан үргэлжилж байна уу? Сайхан. Та хэдийн ажил амьдрал сайхан тавтаа үргэлжилж байна. Сайхан. За өнөөдөр бол цасан ширхэг ёстой л нэг орох шиг орлоо. Монгол түмэнд нэг сайхан үг байдгийн хувьтай хүн хур борооноор гэж. Хувьтай бас цасан ширхэг хаялсан энэ гигэн тунгалаг өдөр таны хувьд бас нэг сайхан баярт өдөр тохиож байгаа гэдэг сураг дуулаад ирсэн. 11-р сарын 7-нд ямар баяр үргэлжилж байгаа вэ? 11 сарын 7-нд намайг хүүхэд байхдаа октябрийн баяр гэдэг үргэлжлэдэг байсан. Одоо энэ жил миний төрсөн өдөр тохиож байна. Тэгэхээр онцгой өдөр хүмүүн заяаг болж мэндэлсэн эрхэм танд энэ цаг мөчид бас нийт налайгчуд болоод цугласан эрхэм дотны хүмүүсийн нэрийн өмнөөс нартад мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье. Баяр сайхан болж байна уу? Баяр сайхан болж байна. Маш их баярлалаа. Та бүхэндээ ажлынхаа хамт олонд маш их баярлж байна. Яг одоо ажлынх нь ирсэн байх шүү гэн тийм ээ. Манайх бол гинтийн бэлэг барьдаг газраас танд бүр юм цэцгийн баглаа ирсэн байна. Тэгэхээр гинтийн бэлгийн эзнийг нэг таах гад үзье. Энэ гинтийн бэлэг хинээс юм бол? Энэ гинтийн бэлэг одоо манай ажлынхнаас л бол гэж бодчих тий. Өөр хөвлбөр байна уу танд? Хамаг. Нэг бол манай ихч миний ихнэр хоёроос л авах гэж бодчих. Энэ мэдчилгээ эхнэрээс эсвэл ажлын хамт олноос эсвэл ихчээс магадгүй хөгсөн эргэлзээтэй хувилбар их байгаа. Тэгэхээр хоёулаа энэ асуултнуудад хариулт авах хэрэгтэй. Тэхийн тулд хөтлөгч нь эхлээд бэлгийг гардуулахаас өмнө танд нэг талархал уншиж өгөх гэж байна. Энэ талархал гэхдээ нэг биш нэлээд олон хүнээс хаягилж ирсэн учраас онцгойлон сайн сонсоосоо гэж хүсэж байна. Эр хүн чинь үгүй бол гэрийн зай эзгэрдэг. Эрдэмт хөвөн үгүй бол төрийн зай эзгэрдэг. Эр зэрэг үгүй болвол эх орон өөрөө эзгэрдэг. Эрхэм өргөө гэрийнхэн түшиг тулгуур болсон. Өргөжин тэлж байгаа Монгол эх орондоо хүмүүн заяаг олж мэндэлсэн. Танд нартад мэндэлсэн нандан сайхан өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье. Ажил амьдралын гараагаан бид холбосон. Таны удирдлагын дор нэг биш нэлээд олон хүмүүс ажил албан хамтдаа хашиж яваа. Та бүхний хийсэн амжилт бүтээл багагүй хугацаанд энэ олон хүмүүсийн зүрх сэтгэлийн галыг асааж өгсөн. Таны удирддаг хамт олон тэгээд цаашлаад энэ айл өрх бүр танд яг энэ цаг мөчид талархал илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл нэг биш нэлээд олон хүмүүсийг ажлын байраар хангаж тэдний итгэл сэтгэл амьдралын их урам зоригийг асааж өгдөгт баярлалаа. Хамтран ажиллахад туйлын их талархалтай байдгийг таны хоргийн чулуу компани хамт олон буюу яг энд цугларсан эрхэм дотны хүмүүсийн зүгээс илгээсэн байна. Тэгээд би одоо танд цэцгийн баглаа гардуулах гэж байна. Ер нь цэцэг авч үзсэн үү? Үзэгч ихнэрээс л авчихсан. За тэгвэл энэ гоё цэцгийн баглаа тань хамт олонныхон зүгээс хамгийн гол нь талархаж явдгийг хамтран зүтгэхэд туйлын таатай байдгийг тань илэрхийлж дамжуулж байгаа юм шүү. Баярын мэндийг хүргье. Эрэгтэй хүнд цэцгийн баглаа өгнө гэдэг их ховор тохиолдол байдаг. Тэр дундаа эхнэр гэр бүлээс ирдэг бол энэ удаа бүр хамт олноос нь гэж хаягалсан анхны цэцгийн баглааг дамжуулж байна. Энэ бүхэн танд илгээсэн хамт олонны тань хамгийн тэргүүн дэд хүндэтгэлийн нэг хэлбэр юм шүү. Одоо өөдөөснөөс хараа зогсож явах шиг байна. Олон хүмүүсийн зүрх сэтгэлийн галыг бадрааж өгсөн эрхэм таны бас хамт олондоо хэлэх талархлыг сонсмоор байна. За би хамт олондоо маш их баярлалаа. Яста гинтийн байлаа. Би ч өдөр ажиллаа хийж байгаа л тэгэл орой юу болсон нэг хоолнд орё морё гэхээр за бүгдээр явж хоолнд орё гээл тэгэл бүгдээр ирсэн. Тэгэхээр амар гинтийн байл. Би танаа бүр
Facebook гэж үнэн ч баг пэйж тий. Нэр тий. Тэгээ баярлалаа хамт олондоо бүгдэнд нь ажилд нь амьдралд нь аж аргал сайн сайхан бүхнийг хүсье. Бид өнөөдөр ингээд нэг жил дуусахгүй тий. Дараагийн жил ахаад бүгдээрээ тус нэгэндээ дэм тусдаа юу гэдгүүлээ. Тэгээд би тий дэмэндээ дээс олон ирчилнэ. Би та бүхний гадаалд хизээд бэлэн та бүгдээ маш их баярлалаа гэж хүсье. За баярлалаа. Тэгээд альва олон ажлыг нугалахад удирдагч хүний оруулах хөв нэмэр үгээр хэлхийн аргагүй байдаг. Тэгэхээр энэ олон амжилт бүтээлийг бас олон жил баттахын сайхан эрүүл өргөе. Тэгээд бас нэг сайхан үгийг хэлмээр байна. Сайн яваа эр хүн бүрийн ард үнэхэрийн чадварлаг сайхан бүсгүй байдаг. Тэгэхээр өнөөдрийн баяр дээр бас таны гэргийн баярыг тань хуваалцаад ирээд сууж байгаа гэдэг мэдээг бид авсан байна. Тэгэхээр одоо би таны гэр гүйгүүлэгч хишгэ бүсгүйг бас хамтдаа урмаар байна. Гэн үчи мэндийг хүргэе. Өнөөдөр бас ханыхын төрсөн өдөр болж байгаа шиг байна. Таны сэтгэлээс хуваалцмаар байна. Хамт олонтойгоо баяр сайхан үргэлжилж байна. За юуны өмнө биднийг зорж ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд миний хайрын төрсөн өдөр болж байгаа. Тэгээд төрсөн өдрийн өргөн дэлгэр баярыг хуваалцж байгаа хамт олонд нь маш их баярлалаа. За тэгээд эрийн түшиг гэрийн чимэг төрийн тулгуур төрлийн язгуур уйлж түмэн баярын хэмээх өрх айлын гэрийг гээгүүлж суугаа эрхэм эзэгтэй бүсгүй танд бас энэ цаг мөчид баярын мэндийг хамт олонныхын зүгээс дэвшүүлж талархал өргөн барьж энэ гоё цэцгийн баглагаар хүндэтгэл үзүүлж байна. Хүлээн авна уу. Миний ханийн төрсөн өдөр болж байна. Хандаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Ханыхаа хамт олонд маш их баярлалаа. Юу хүргэе. Харин тий бүр сандарч байна. Чичирч байна. За тэгээд та бүхний өргөө гэрт аз жаргалыг хүсье. Харин хамт олонд нь ажлын амжилт хүсье. Сайхан баярлцгаагаарай. Амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа аз жаргал бэлгэлсэнд баярлалаа баяр жаргал бүхнийг нь хуваалцсан баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарал бэлгэлсэнд баярлалаа өтгөр хүнийг минь хуваалцсан баярлалаа та нартаа